Зарим засгийн газар ноос ноолуурын экспортыг тэлэх бодлого баримталж байна. Энэ нь зөвхөн бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй 300 мянга гаруй малчны амжиргаа хөдөөгийн эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөтэй стратеги ач холбогдолтой асуудлаа гэж ерөнхий сайд Зандчтар тодорхойллоо. Ноос ноолуурын салбарын 2024 онд 707 тонн самнсан ноолуур экспортлсон бол 2025 онд 4000 тонн олгож экспортын хэмжээгээ 5.7 дахин нэмэгдүүлж 335 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг бүтцийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40%-ийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт цонхилон нөлөөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр Монгол ноолуурын хүлээн зөвшөөрүүлэхэд нэг том алхам боллоо гэж үзэж байна. За бид мөн техникийн зохицуулалт гаргаснаар 330 ажлын байрыг анхан шатны боловсруулалт гаргасан байгаа. За мөн техник технологийн төвшөнд бол төрөөс олгосон эргэлтийн өрөмгийн зээлийг 42 компани 320.7 тэрбум төгрөгийн зээлийг авч бид өнгөрсөн жил анх удаа 50 гаруй хувийг одоо түүхий эдгээ бэлдэж чадсан ийм амжилттай байгаа. Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалт хамруулах, худалдаа авсан түүхийд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тухайн салбарынхаа үзэж байна. Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж эерх үйлдвэр байгуулах төслийг бодлохоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолуурын бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг Хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамд үүрэг болголоо. Тэгэхээр ноолуур бол 300 мянган малчдын орлогын гол өх хөөсрүүдийн нэг. За дээр нь үйлдвэрлэгчид, энэ салбарт ажиллаж байгаа бас худалдаачид, ноолуур түүхийд бэлтгэгчид тэгээд бүхэл шат амжилгандаа үндсэндээ одоо нийтдээ 400 мянган хүний шууд ажлын байртай холбоотой. За дам утгаараа бол хөдөө орон нутгийн аж амьдрал ноолуурын орлоготой салшгүй холбоотой байдаг. Тийм учраас ноолуурын экспорт шин зах зээлийг олгохлоос бид гадаад яам тодорхой чиглэсэн байгаа. Ерөнхий сайд Зандчтар зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монгол онколон арилжааны банкуудын төлөөлөлтөд мөн энэ үеэр ярилцсан. Ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынхны хүсэлтийг хөндөв. Банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Нөөцлсөн түүхийд томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монгол ерхийлэгч Наранцагт хэллээ. Экспортыг дэмжих чиглэлээр бол энэ бодлогын арга хэмжээнүүдийг чиглэж байгааг бол манай банкны удирдлагууд ойлгож дэмжиж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цаашдаа ч ер нь ингэж ээж бид нар энэ хэрэглээ түрээс суурилсан эдийн засгийг баялаг бүтээдэг экспортыг экспортлогч улс болгоход ингээд чиглүүлэх юм аа гэж ойлгож байгаа. Сүхбаатар аймагт энэ 3 дугаар сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж Хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам бэлтгэл ажлыг нь хангах ажлын хэсгийг томиллоо. Мөн татврын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж санал боловсруулахыг сангийн яамд даалгасан байна.